Орой минь та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе хүүхд залуучуудаа. За ингээд өнөөдөр өвөр Монголын талаар яг үүндээ нэг жоохон бодит ч юм уу нэг тийм мэдээлэл ерөн жоохон түүхийн талаар ярив. Тэгээ та бүхэн тухлан сууж таалан болгоно ойрдоо бичлэг оруулсангүй завгүйч байлаа. Тэгээд бас жоохон асуудалтай ч байлаа. За энэ яг уу. Та намайг сонсдог хүмүүсээс жоохон хүлээсэн л байлгүй. Ингээд өвөр Монголын талаар ярилцсан. Яагаад өвөр Монгол гэдэг болсон юм? Яагаад энэ өвөр Монгол хятадын харьяанд орсон юм? Одоо энэ өвөр Монгол төрн хичнээн сая хүн байдгийг. Тэндээсээ яг хэдэн сая монголчууд, хэдэн сая хятадууд байдгийг. Энэ өвөр Монгол хүмүүс чи яг одоо монголоороо байдаг юм уу? Монголоо гэсэн сэтгэл байдаг юм уу? Эсвэл мартцсан юм уу гэдэг талаар тэгээд ярилцъя. За би одоо яг өөрийнхөө гэж ярих гэж байхгүй. Одоо Википедиа ч юм уу ямар нэгэн мэдээллийг сурвалжийг харж агаад ярина. Энэ бол нэг тийм үнийг хэлэхэд бол бас жоо ноцтой асуудал. Ягаад бол өвөр Монгол хятадын нэгэн бүрэлдэхүүн болсон автономид болсон байхгүй. Гэхдээ яг одоо энэ бол манай монголч нь бид нар ч монгол зэрэг дэмж арчилсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй болохоор хүүхд залуучуудаа ярьж өгөө. Манай хүүхд залуучуудаа ингээл яг уршаа ингээ гарахаар зүгээр ирийн гараад хятад гэд бити одоор наа чин Бирэнээс бараг уршаага бийж хүртэл жин чүүгийн даваа хүртэл бараг 500-600 км байна. Тэр хооронд чинь Монгол нутаг байхгүй юу? Бүр эртний уугуул цэвэр монголчууд ялгаа байхгүй. Манай монголчууд би байна. Одоо жишээ нь би энд Улаанбаатартай байна. Тэнд одоо тэр хаалганы тэнд байна. Тэнд бас нэг монгол хүн байна. Ер нь бол дээр үт юм байсан. Тэгээд яг хоо энэ улс төр энэ янз бүрийн шалтгаанаас болоод өөр монголчуудад хятадууд алдсан. За жижигхэн нэг түүхийн нэг ярихад л Манж Чингүрэнгээ байсан. Манай Монголын эзэнт гүрний хамгийн сүүлчийн эзэн хаан Лигдэн хутагт гэдэг. Энэ хаан маань жоохон буруу бодлого гаргаснаас болоод ер нь бол манжуудын болгосон шүү дээ. Тэр хаан хэрвээ ухаантай байсан бол бас дээрэс нь 100 гаруй хаан тусгай байгаа. Ер нь эртний түүхийг одоо хэрвээ гэж өөрчилж болохгүй болохоор одоо яах вэ? За Лигдэн хутагт хаан хамгийн Монголын эзэнт гүрний ер нь Монголын Алтан оргийн хамгийн сүүлчийн эзэн хаан байсан. Та нар мэдж байгаа тийм. Энэ хаан хүэл тэгээд манжууд бүр давраад өвөр Монголыг эзлээд авцсан. Яг хоо өвөр Монголын эдэн ноёд урвцсан л та. За тэгээ халах Монгол болцсон. За тэр нь болохоор 1617-18 он ч лөө. За энэ үед тэгээд өвөр монголчууд манжид дагаар орсон. Манж гэдэг нь болохоор яг хоо 1206 Чингис хааны үед болохоор алтан зүрчтэй алтан улс гэ байсан. Тэрний урд нь л та. Гэхдээ бол яг нэг тийм хятад биш. Хятад биш байхгүй бид нар чинь. Нэг нүүдэлчин бас тариачин тийм хагас тийм улсууд. Тэр байтугай манжууд чинь манай Монгол улсын босоо монгол хүчийг дуурайсан өөрсдийн бичиг хүртэл зохиожсон шүү дээ. Ер нь бол түүх нь за 1372 онд хойно Тогоон Төмөр хаан хятадыг бүрэн манай монголчууд эзэлсэн байсан. Хоошоо хөгтөд их Монгол руу явсан. Хойд Юан гэдэг улс байгуулсан. Тэгээд хятадын Мин гүрэн байгуулагдсан. За Мин гүрэн яг нь 200 жил орчинд тогтсон. Тэгээд манжууд гарч ирээд манжууд бол хүчрэгжих ямар ч боломж байхгүй байсан. Зүгээр бас хагас тариач хагас нүүлж ууссан байхгүй юу? Тэгээд хамгийн их хүч өгсөн манай монголчууд хүч өгөө тэгээд давраацсан. Өөр монголчууд урвал Лигдэн хутагт хаан жоохон тэнэг одоо нэг угаасаа улсын удирдлага буруу байх юм бол тэгэл буруу тийш явна гэдэг шиг. Тэгэл ерөнхийдөө бол Монгол улсын хэмэр дороотхон ихсэн шүү дээ. Тэгээд дараа нь халахтай хилдэг болсон. Халах буюу одоо манай энэ яг энэ газар нутаг манай Монголын энэ тэр үедэд өндөргийн зан назар гэжсэн. Өндөргийн зан назрын яхад тий өөрхий бас Чингис хааны удам л юм. Гэхдээ тэгээ лам болцсон. Хааны ирэх байхгүй. Тэгээ 100 гаруй хаан тусагт бас байгуулагдсан. Одоо манай баруун Монгол хязгааргүй бас том газар нутагтай байлаа шүү дээ. Та нар боддоо. Одоо ховдоос одооны Казахстаны тэр Балхаш нуурын цаад хүртэл тийм том газар нутагтай. Уршаага баг Афганистан хүртэл
Хойшоо орсуучин дэр үчиг сургаггүйсэн шүү дээ. Орсууд чинь 100 гарын хаан тусаас айдаг байсан. Тэгээ тэр үед халимгууд гэдэг байсан. Манай халимгууд болохоор нөгөө Каспийн тэнгисийн баруун хэрэг дээр очсон. Тэр үеийн халимгууд маш том байсан шүү дээ. Яагаад бол ард нь 100 гарын хаан тус гэдэг том ар байгаа юм чинь. Орсууд бол тэр үеийн халимгууд юм ирж чаддгүйсэн байхгүй. Яагаад? За халимгууд эвгүй шүү. Ард нь чинь 100 гарын хаан тус хүчрхүү ус байгаа гэдэг. За тэгээ бас дотоодын тэмцэл ингээд юмнаас болоод өөр хийлэгдсэн. За одоо ингээд ер нь бол манай Монголын эзэнт гүрнүүд сүрсэн. За тэгээ нэг 100 гарын хаан тус 1755 онд баха. Тэгээд сүрсэн. За түүх мэддэг хүмүүс нь тэгээд зөвөр ойлгох нь. Гэтэ бол би бол төгөлжил ярьж байгаа. За тэгээд 100 гарын улс сүрээд Оросууд газар нутгаад ирсэн, Сибирийг тэр чигээр нийлсэн, Аляскийг хүртэл авсан. Монгол гэдэг бас манжин хараад болсон. Түүхчид ярихтаа бол 200 жил гэж ярьдаг. Миний бодлоор бол 1755 оноос 1911 оны 100 гаруй жил манжин хараад байсан. За тэгээд 1911 онд ер нь манж гэдэг үндснээс Хятад болон Монгол за төвд бас уугуурууд хүртэл тус харуулсаа гарах гэж бий болох гэж гарсан байхгүй юу. За энэ дээрс ганц манай Монгол тус харуулсаа бий болгож чадсан. Хятадууд гэсэн чинь даварцсан гарууд манай Монголыг манай улсын нэг бүрэлдэхүүн гэж донгостой тэгж болохгүй байхгүй юу. Хоёулаа нэг улсын бүрэлдэхүүнд байсан манжин. Хятад ч гэсэн өөрсдөө тусгаар тогтнолоо зарласан. Манайх ч гэсэн тусгаар тогтнолоо зарласан. Манж гэдэг бүр шал тусдаа тийм нэг үндэснээ шүү дээ. Тэгэхээр одоо энэ хятад гэж ярьж болохгүй. Ясам дээр бол энэ манж чингүрэн Чайна майна гэдэг чинь энэ хятадуудын чинь биш байгаа. Манж гэдэг тусдаа нэг үндэснийх байхгүй. Тэгээ 1911 онд Богд хаант Монгол улс байгуулагдсан. За дараа нь тэгээд 1921 онд ардын хувьсгал ясан та нар мэдж байгаа тийм Сүхбаатар чанчин дэргүү тийм. За 1938 онд Япончуудаа арьсан. За 1940 онд Дэлхийн 2 дугаар дайм болсон. Тэр үед Монголын удирдагч болсон гай байлаа. Тэгээд монголчуудыг тусгаар тогтнолон улс одоо болгосон л доо. Тэр үед Сталин бол туссан 3 их гүрний гэрээ гэж байгуулсан Америк, Их Британи зөвлөлт холбоот улс гэдэг. Тэгээд Монголын тусгаар тогтнолыг бол хүчээр ерөнхийдөө бол бий болгосон. Яагаад гэвэл нөгөө Оросууд ч Хятадтай бас нүүр тулахгүйгээд дундаа нэг гүбэр гэдэг нь яах вэ? Нэг завсрын ус واخгүй юу? Хэрвээ ямар нэгэн дайдаж гарах юм бол манай улс хохирно л гэсэн үг. За тэр үед тэгээд манай монголчууд манай чойволсон гой энэ өөр Монголыг авъя гэсэн боловч чадаагүй. Сталин зөвсөргөө тэр үед тэгээд Мао Цзэдун гэдэг нэг хятадтай удирдагч одоо нэг мөнгөний бэлтэн дээр байдаг нөхөр. Өгөөгүй маа. За ингээд 1947 онд өөр монголчууд автономийн тус болсон юм аа. За тэрнээс хойш тэгээд ихэд туссан даа хөрх. За 1947 онд автономийн тус болоод Монголоос ингээд тусгаар тогтнол одоо бүрийн эрхээ ингээд авч чадаагүй. Нэг хятадын нэг нь дотоод мууж болсон. Өөр монголчуудаас манай Монгол туссан зөндөө юмуд байдаг шүү дээ. Одоо баргын химэлээ. Манлаавтар дамжин зүрэн гээл барга тэр чи өөр монгол юм байхгүй. Монгол тэр ямар их том гай байгуулсан. Тийм юм байдаг. Тэгэл өөр монголчууд маань тэр чигээрээ харин өдөө болтол монгол хэл соёлоо гээгүй явж байгаа нэг юм. Одоо бол орчин үед бол нэг жоохон муудаад байна л та. Саяхан 2021 он болов. Монгол хүчээр хичээл заахыг хүртэл хориглоод баттуу. Өөр монголчууд бослог гаргаад бөө юмсан. Өөр Монголын нийс чи хөөх хот штэ. Тэр чинь нөгөө 1700-аад оны үед Алтай хаан гэдэг тэр аг байгуулжсэн. Тэгээ одоо бол нийслэл болгоод ингэ явж байгаа хөөх хот гэдэг. Тэнд одоо тэр чигээрэл хятад байна гэж штэ. Өөр Монголын газар нутаг яг хуу 1.2 км квадраттай. Манай Монголын газар нутаг бол 1.5 сая. Энэ хоёрыг нийлүүлэх юм бол 2.7 сая Казахстанаас том газар нутагтай болчихно. Тэгж ярих юм бол бид нар бүр шар тэнгис далайд гарстай байх байсан юм уул. Ер нь бол байсан л та. Тэгээд байхгүй алдсан л та. Тэгээ өөр монгол хүмүүсийг та нар битгий гэж бас муулаарэ. Наад бол чин хожоо можоо гэж дуулах амар дургүй юм шиг байна. Угаасаа дургүй шүү дээ. Наад бол чи ялгаа авахгүй Чингис хааны хүрсэд хов зайны ихээр л
бид нар ингээд салцсан болохоос ш надад ч Монгол хүмүүс байхгүй юу. Яг нэг хужаа санаа утсан хужаа мөг дүр болохын тулд нэг уралдаг нэг хідэн хүмүүс байгаа. Гэхдээ бүх өөр монголчууд тийм биш шүү дээ. Одоо өөр Монголд 27 сая хүмүүс байгаа. Тэрнийх нь бараг 21 сая хятадууд, цэвэр хятадууд. Үлдсэн 5 сая нь л монголчууд, цэвэр цусны монголчууд. За тэн дээрээсээ бүр шүүх юм бол нэг манай Монгол улсын хүн амт ээжлэн 3.5 сая нь бүр цэвэр монголчууд байгаа шүү. Яг 1 сая 500 мянган хойлолцсон байж магадгүй гэж боддог. Өөр монголчууд яг хөтэ өөрхий одоо ингээ харахад нэг сайхан хөгжсөн юм амар баян байгаад байгаа юм шиг ирнэ. Надад ч нөөрхий нэг коммунист улсын нэг боол болсон шүү дээ. Тэр малчтын байж байгаагийн аралд. Хашаа манай монголчууд яж малаа ингээл таал дүүр ингээл дуртай газар ингээл бэлчээгээл авч. Бид нар тийм юм байхгүй шүү дээ. Малаа ингээ хашцсан. Нэг хүнд нэг 10 км газар квадрат тийм газар өгдөг. Тэндээ тэгэл малаа ингээл маллна. Чааваасаа 4 улирлж үүдээ. Тэгээ малныхын тэр өвсний шим тэр соргог юм юу ч байхгүй. Мал нэг зүгээр бүр кил нэг юм байдаг юм шиг. Ямар ч амт шимт байхгүй. Яг манай Монгол улс одоо бүгд найрамдах хятад тус Оросын холбооны улстай найрсаг харилцаатай байгаа. Тийм учраас бусд хөршүүдээ хөндлөх хэрэгтэй. Нэгэнт одоо өөр Монгол хятадын бүрэлдэхүүн болсон болохоор бид нар одоо яаж чадахгүй. Тийм учраас одоо ямар ч хэсэг өөр Монгол хүмүүсийг нэг сонио аялагтайгээд гадуурхаж болохгүй. Монгол хүн гэдгээд хөндлөж явах хэрэгтэй. Бас яг хайрлах хэрэгтэй шүү дээ. Энэ дэлхийд дахин чинь хичнээн сайн монголчууд байгаа байлээ дээ. Хүүхдүүдээр одоо ирээдүйн хүүхд залууч та нар ойлгох хэрэгтэй шүү. Монгол, Хятад, Орос 3 одоо мөнхийн хөрш байна. Манайх ялангуяа одоо 2 хөрштэй. Дуудахгүй Сибирийн Газа хоолой 50 л гэдэг. Миний бодлоор тэр Газа хоолойч дээ. Чаас. Нэг тийм хэрэгч төр байгаа ч юм. Яг тэгээд засгийн газрын бодлого гэж байдаг юм байл үү. Ганц өөр Монгол биш. Бүрээдүүд байна одоо Оросын холбооны улстайгаа бүрээд монголчууд байна. Туваа байна. Туваачууд ч 1921 оноос өмнө тэр чигээрээ монголчууд байсан шүү дээ. Тэр үеийн тухайн үеийн зөвлөлт холбоод улсууд ч хүчээр төрөвжүүлээд орсчулсан байхгүй юу? Та нар ч өсөлт бүгд монгол царайтай. Ийм царайтай төрөг хүн байх уу? Төрөг хүмүүсийг та нар мэднэ те. Одоо ерөнхийдөө бол казахруудын бүлтгэрүүдтэй тийм хүмүүс байдаг шүү дээ. Тоо хүмүүсийг бол монгол хүмүүс хүчээр тэгэл төрөг сургацсан байхгүй юу? Бас дээрэс нь одоо хойш нь сахав юу зах гэд якут хэлж байна. Тэдэн ч гэсэн уул нь бол монгол гаралтай хүмүүс юм байгаа шүү дээ. За энэ талаараа тэгээд ингээд чачаад яриад байх юм бол дуусгүй л тий. За одоо ингээд дуусах юу? Тэгэхгүй бол очтой хитрхи их олон юм ярих гэдэг шиг байна. Би бол өөрийнхөө бол ингээд ярьж байгаа та нар угаасаа мэдэн би өөрөөр ингээд ярьцдаг. Гэтэ бол түүхээс нэг зөрөөг байх. Хүүхэд залуучууд маань тийм одоо нэг үгээр ингээд бичсэн тэний үсгийн фондоор дараалал авчихсан юмнууд тэрийг сонсох дургу байх гэж бодож байна. Ийм юмнуудыг сонсоод ойлгох тодорхой хэмжээний жоохон мэдлэгтэй болох байх гэж бодож байна. Би тэгтээ буруу зөв рүү юм яриаггүй байх гэхдээ тэгтээ түүх мэддэг мундаг хүмүүс нь бол элдийн янз юм ярьж магадгүй байх. Тэгтэл бол түүхэндээ бол нэлийн ер нь бол минийх бол баттай шүү. Би бол худлаа юм хэлэв. Тэгээ нэг 2011 оны үед та баг намайг чинь жоохон чигтэй бас нэлийн дээр үед өөр Монголын нэг 2 залуу нэг хип-хоп дуу гаргасан. Тэр дууг нь би хамгийн сүүлд тавиад өгье. Одоо миний энэ бичлэгийг дуусгах нь яанууд өөрсдөө мэддэг. Ер нь бол YouTube дээр байж л хэлээ шүү дээ. Тэр нь би яг ард нь тэгээ тавьчих. Та хэд сонсоод үзээрэй. Үгийн сайн сонсоорой. Надад ч Монгол хүмүүс байсан шүү гэдэг өөрсдөө мэдэрнэ. Өөр монголчууд халах буюу дар Монгол биднэрт ямар их гомдсон байгааг тэр дуундар бас илэрхийлсэн л би хэлээ. Яг сонирхуулах. Одоо ер нь бол та нарт дүүнэстэй хэлэхэд одоо Z юу вэ? ZNG юу вэ? Тэр үеийнхэн та нар одоо өнгөрсөн шүү. Тэгээд одоо бити одоо Facebook-ын сошиалар ярьж байгаа ZNG-ийн дэгдэг мэддэг гэдэг одоо бойл та нар заяа. Та нар үе өнгөрцөн одоо нөгөө айлпыг гараад ирсэн шүү дээ. Та нар одоо манай Монголын ирээдүй ажил төрөл хийх хэрэгтэй, улсдаа татвараа төлөх хэрэгтэй, эцэгхээ асарч хамгаалах хэрэгтэй, сайхан гэр бүл болоод үр хөвгтэй гарах хэрэгтэй. Та нарын дүүнер ч гараад ирсэн айлпыг гарч ирээд бараг 10 настай болсон байна шүү дээ. 10 гаруй настай болсон байх л.
Тэр одоо битээ өөрөөсөө ингэ хөрөгд соочлоор явж байгаа энэ хөрөгдсөн юм битийгдэг. Зүгээр өөрөөсөө өөрөөр хөдлөл хичээх хэрэгтэй шүү. Гэр бүлийн хөдлөө, Монголын хөдлөө хичээх хэрэгтэй залуучтай хүүхдүүдээ. Одоо юу гэвэл хамгийн ихний зэнжэвлүү тэр үеийнхэн чинь ихнийх нь одоо хэдхэн жилийн дараа 30 нас хүрлээ штэ. Тэр та нар бодоорой. Амьдралаа бодох цаг болсон шүү залуучтай. Миний энэ бичлэг одоо зарим хүмүүс таалагдахгүй ч болно. Тэр хүмүүсийн л үзэл бодол. Би ямар нэгэн тийм мэдээсэдээ бэлтээд ингээд ярьдгүй шууд өөрийнхөө мэддэг юмыг л ярьдаг. Ер нь бол энэ түүхийн мэдлэг энэ жоох юм байна гэдэг чинь болж байгаа үст. Залуу хүмүүс та нар ч гэсэн тийм байх хэрэгтэй гэж би бодож байна. Энэ бол угсаа сургалт мэдээллийн зорилготой бичлэг шүү. За ингээд та бүхэн дуугаа сонсорой. Би энэ дууг нь яг бүгдийг тавьчихъя яг ардна. Үгийн сонсоод за юу. Тэгээд өөр монголчуудыг бас гадуурхаж болохгүй шүү. Надад ч ялгаа авахгүй монгол хүмүүс. Жохон уустан жохон 3-ны за нэг ч юм уу ууссан л байгаа. Хоёр нь бол монголчуудаар л байгаа шүү дээ. Монголоо гэсэн хүмүүс байгаа шүү. Сайн хүмүүс байдаг юм шүү дээ. Яаж утсаа одоо хүний улсад өөрөөсөө тусгаар улс биш юм чинь. Хүний улсад эрх чөлөө байхгүй юм болов хэцүү шүү дээ. Гаднаа харахад нэг баян мэд харагдаж байгаа боловч тэгээд дотор бол хэцүү л байдаг байна. Арчсан Монгол улсын иргэд бид нар одоо баярлах хэрэгтэй. Энэ төр засгийнхандаа баярлах хэрэгтэй. Бид нар бол дэндүү хөрх эрх чөлөөтэй сайхан байна. Ят ч коммунист улс шүү дээ тийм байхгүй. За тэгээд энэ бүхнийг зөвөр ойлгоорой гэж хүсье. Гомөртэй. Шатан энэ амьдралээр баран дулмас хатан ингээд бодхор гэлдэм үү савн татан чадaltaй чадалгүйдэн дэрхэж байдаг сонин хачин босоо энэ хоёр үрдийн хосоо үнхэн ясаа нийгэм журмын харангуй даргацсан миний өвгөр монголчууд нэгсэн дээгүр гаргаж мэдрэл алдан шонголчоод харин хятадын өмнө болохоор донголчоод дэрэгчөлөө харь сайхан нутаг шороо эдурсан бидэд өмхөлсөн 17 дор зунаар тогжиж 21-ийг дадлан унтсан 10 хитгэн настай бацар нас шиг миний өвгөр монгол одоо босох болсон шүү. Эсвэл орд тасрах нэ энүүдэн гятуудад итгэсэн сууд бид нас барах нэ эзэн Чингис өвдөдөөс эртний баатар Монгол ястад өдөөж гисэн бидний дээрээс харж суугаа үчи суугаа энэ бидний гар дээр хайрын Монгол үндэс мөх гинэ энэ бидний үе дээр хайрын Монгол удам тасрах